влогийн 7 дугаар влог эхэлж байна. Манай дугаар. Энэхүү дугаараараа бид нар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн баяр зориулан тусгай дугаарыг бэлтгэн гаргаж байна. Тэгэхээр манай салбарт бас эмэгтэй хүмүүс аюул их байдаг. Ажилдаг. Тэгээд өнөөдөр бүгдээрээ салбарынхаа бүсгүйчүүдтэй танилццгаая. Маш цөөхөн төлөөлөлттэй тий. Маш цөөхөн төлөөлөлттэй. Тэгээд өнөөдрийн дугаараас маш сонирхолтой байх болно. Бүгдээрээ зочдтойгоо уулзцгаая. Тийм нэрээ манай ерөнхий ивент тэтгэгчээр Unitel компани орж байгаа шүү. Гарын бэлэг өгч байгаа шүү. Баярлаа. Баярлаа. За бид нэр Эрдэнэ засгийн үндэсний төвийн хуулийн эрх зүйн хамтын ажиллагааны газрын хуулийн хэлтсийн дараа туяатаа уулзгаад ирсэн байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн өнөөдрийн мэнд хүргье. Та манай Fly Nomad vlog-ийн үзэгчдэд бас өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач. За, намайг Туяа гэдэг. Би Эрдэнэ засгийн үндэсний төвийн хуулийн эрх зүйн хамтын ажиллагааны газрын хуулийн хэлтсийн дараагаар ажилладаг. За, би 2000 онд Оросын албаны улсын Санкт-Петербург хотын Эрдэнэ засгийн академик хууль эрх зүйч мэргэжлээр төгснөөс хойш 2000 оноос хойш Эрдэнэ засгийн ерөнхий газар болон Эрдэнэ засгийн үндэсний төгсөн яг энэ салбартаа тасралтгүй одоо 22 дахь жилдээ ажиллаж байна. За манай энэ хүү влогийг бас спонсор ивент тэтгэгчээр Unitel Group оролцож байгаа. Тэгэхээр танд спонсорынхаа бас гарын бэлгийг үзсэн урьдчилаад хүргье. Танд эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргье. Баярлалаа. За бид нар араас нь дахиад нэг бэлэгтэй. За та энэ асуултуудад хариулнаа. Сугалж агаад. Юуг асуулт нь те? За хамгийн сүүлд үзсэн сэтгэл тоногшсон кино. За гэжээ. За ер нь сүүлийн үед бас кино үзэх ер нь их зам муутай юм уу? Ер нь кино бас бага л үзээд байгаа. Гэхдээ би хамгийн сүүлд сая цагаан сарын нөгөө олон хоног амарсан өдрүүдээр нөгөө Монголын аяны хүн билүү? Явуулын хүн. Тэр киног үзсэн, тэр таалагдсан сүүлийн үеийн кинонуудаас. Гэртээ үзсэн. Хэдээ үзсэн бэ? Ганцаараа. За асуултанд маш хариулсан тань маш их баярлалаа. За Fly Nomad vlog-ийн бас сүүлийн хэдэн дугаар үргэлжилж байна. Та манай одоо үзэгчдэд хандаад бас нисгийн салбарт ажиллаж байгаа, нисгийн салбарыг сонирхож байгаа хүүхдүүдэд зориулж үзүүлээч. За манай Эрдэнэ засгийн салбар гэдэг маань өөрөө дэлхийд хөл нийлүүлж авдаг олон улсын стандартад нийцсэн ийм онцлог салбар байгаа. Өндөр сахилга хариуцлага, мэдлэг зүтгэл хичээл зүтгэл шаардсан ийм онцгой одоо салбар байгаа. За тэгэхээр одоо энэ салбарт одоо ирээдүйн одоо хойч үеийн залуучууд маань хэрвээ энэ манай салбарт орж ажиллахыг хүсэж байгаа бол хамгийн түрүүнд багасаа эрүүл мэндэ их сайн хамгаалдаг эрүүл чирэг бие бэлдартай ийм бах хэрэгтэй. За тэгээ мэдээж хэрэг тухайн одоо эзэмшихийг одоо хүсэж байгаа мэргэжлийнхаа дагуу математик байдаг юм а. За мэдээж хэрэг хамгийн гол нь бол одоо хэлний ялангуяа англи хэлний одоо өргөн мэдлэгтэй байх ёстой. За тэгээд дээр нь хамгийн гол нь одоо эерэг сайхан хүмүүжлэлтэй ийм эерэг сайхан хандлагатай залуучууд улам олноороо орж ирээсэй л гэж боддог доо. За танд манай влогт оролцсон маш их баярлалаа. Эмэгтэйчүүдийн баярын мэндийг бас хүргье. За баярлалаа. Ингээд нийт салбарынхаа нийт одоо эмэгтэйчүүдэд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг одоо чин сэтгэлээсээ өгсөе. За манай салбарын эмэгтэйчүүд бол нэг онцлог байдаг. Бүгд бол одоо энэ олон мундаг залуучуудтай ирчүүдтэйгээ хөл нийцүүлэн яг ижилхэн одоо ингээд өндөр ачаалттай ажилладаг. Мэдээж хэрэг ажлынхаа байран дээр бол яг одоо хийх чиг үүргийнхаа дагуу одоо энэ өндөр хариуцлагатай ажил үүргээ гүйцэтгэх нь. Тэгээ мэдээж гэртээ хараад гэрийнхээ одоо ээжийнхээ эхнэрийнхээ тэр ажлуудыг гүйцэтгэдэг. За инглигээд одоо бид манай салбарын эмэгтэйчүүд бол яг л зохих ёсоор ажил хөдөлмөрөөр эрэгтэйчүүдтэйгээ мөр зэрэгцээ адилхан хийдэгт нь бол бахархдаг шүү. Ингээ бүгдээрэнд нь дахин баярын мэнд түргээд амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Ажлын өндөр амжилт хүсье. За бид нар дараагийнхаа зочин дээр хүрэлцэн ирсэн байна. За манай влогийн ерөнхий ивент тэтгэгчээр Unitel компани маань ажиллаж байгаа байлээ. За бид нар Miat компани газрын үйл ажиллагааны хэлтсийн ахлах менежер Алтан Туяагчтайгаа уулзахаар ирсэн байна. Бүгдээрээ орж уулзцгаая. Сайн байна та. За орж болох уу? Юуны түрүүнд та бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Та манай влогийн үзэгчдээ бас өөрийгөө танилцуулна уу? За намайг Гомсорнгийн Алтан Туяа гэдэг. Тэгээ би 1994 онд Киевийн нисгийн сургуулийг тээвэр зохион байгуулалтын мэргэжлэр төгсөж ирснээс хойш одоо Miat компанид ажиллаад явж байна. Хөдөлмөрийн гараагаа бол хамгийн анх
бүртгүүлсэн бичраас эхэлж байсан. Тэгээ одоо энэ миний 28 дахь жил юм уу тий мятад ингээ ажиллаа явж байна. Манай энэ хүү влогийн бас гол ивент тэтгэгч ерөнхий спонсор Unitel компани маань бэлгийг бас танд гардуулаад. За баярлалаа. За тэгэхээр энэхүү дугаар маань бас олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөрт зориулсан бас онцгой тусгай дугааруудын нэгээр бас зочноор нь Галан Тэгш манай оролцож байгаа. Тэгээ бас бид нар ингээд нэг юм жижигхэн бэлэг бас асуулт бэлдсэн байгаа. Та эндээс 2 асуулт сонгоод тэгээд хариулна өөрөө. За. Сонгох. Шууд хоёрыг тий. Эндээс нь доор байгаа гэсэн. За. Таны хийхийг мөрөөддөг боловч хийж амжаагүй байгаа зүйл гинэ. За тэгээ хийхийг мөрөөддөг зүйл бол мэдээж надад маш их байдаг. Тэгээ хийж амжаагүй зүйлүүд бас байна. Хийхийг мөрөөдөөд өдөө хүртэл хийгээд ирсэн бас зүйлүүд байна. Энийгээ цаашаа үргэлжлүүлээд ерөөдөө миний хийхийг мөрөөддөг мөрөөдөж ирсэн болон мөрөөддөг одоо ажил бол энэ Мят компани газрын үйл ажиллагааг нэг олон улсын түвшинд хүргээд одоо энэ дэлхийн нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлээд алхах гэж байгаа. Тэгээд ер нь тэрэнд хүрэхэд ойрхон байгаа. Нэг жоохон тий бидний зүгээс одоо маш их шамдсан юм ажиллагаа шаардлагатай. Тэгээд ер нь тэрнийг л биелүүлэхийн тулд ажиллаж явж байгаа. За амжилт хүсье баярлалаа. Нисхийн салбарыг сонгож байгаа мэрэгчлээ сонгоод одоо нисхийн салбарт орж ажиллаж байгаа бас залуу үе хүмүүс төлөөлөл байгаа. Тэр бүхэндээ бас та хандаж сургамж сургаал энэ зүйл байл. Яг залуу хүмүүсийн хувьд бол одоо орчин үеийн залуучууд чинь нэлийн тийм мэдлэгийн бидний үеиг шиг биш мэдлэгийн хүрээ маш их өргөн болсон байна. Гмийг их хурдан хүлээж авдаг болсон байна. Тэгээд одоо орчинтойгоо хурдан зохицож ажилладаг болсон байна. Тэгээд улам илүү шаргуу ажилласаа юм чин сэтгэлээсээ хандж байгаасаа л гэж хэлмээр байна. Залуу хүмүүс бол юм маш их чин сэтгэлээсээ хандж байх юм бол тэгээ өөрсдөө боловсруулах, хөгжүүлэх талтай хамгийн гол нь одоо энэ глобалчлагдж байгаа тэгээ даяарч байгаа энэ нийгэмд одоо хурдан өөрийгөө хөгжүүлж боловсруулж ингэж мэдээлэлээс хоцрохгүй байх нь маш их чухал гэж бодож байна. За маш их баярлалаа. Манай влогийн бас урилгыг хүлээж авсан чин сэтгэлээсээ талархлаа. Танаа Мят хамт олон болон танаа хамт олонд нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдрийн баярын мэнд хүргье. За баярлалаа. Та бүхэнд бас одоо олон улсын одоо ирж байгаа тий олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж байгаа төгсөж байгаа. Тэгээд энэ бүх нисхийн салбарт ажиллаж байгаа бүсгүйчүүдтэй одоо олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргье. За баярлалаа. За манай энэхүү влогийн дугаарыг ивент тэтгэгчээр Unitel компани маань ажиллаж байгаа. Unitel компани маань гарын бэлгээс цочт маань илгээсэн байна. Бүгдээрээ одоо нислэгийн аюулгүй ажиллагааг хяналт зохицуулалтын албаны ахлах байцаагч Дарь Сүрэгчтэйгээ орж уулзахаар ирсэн байна. Ортгоё. За манай влогийг бас ивент тэгж байгаа Unitel компанийнхаа бэлгийг бас танд гардуулж байна. Баярлалаа. За танд бас бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Энэхүү влог маань олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр зориулсан иргэний засгийн салбарын төлөөлөл болсон эмэгтэйчүүдтэй уулзахаар бид нар зорьсон байгаа. За та влогийнхаа бид бүхэнд өөрийгөө танилцуулна уу? За юуны өмнө нэвтрүүлэгтээ энэ блогт урьж оролцуулж байгаад баярлалаа. За намайг Дарь Сүрэн гэдэг. За би нисхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын албаны нислэгийн стандарт үйл ажиллагааны хяналтын хэлцээ ахлах байцаагч ажилтай. За иргэний нисхийн эрх газарт анх 1995 онд анх ажилд орж илаа. За тэгээд энэ манай албан маань 1996 оны 9 сард анх одоо үүсгэн байгуулагдаад аюулгүй байдлын мэргэжлийн бодлогын алба гэсэн нэртэй анх байгуулагдчихсан. За энэ албыг анх байгуулахдад одоо манайх одоо 10-аад хүнтэй байсны одоо анхных нь одоо ажилчдны нэг гэж явдаг тий. Одоо 96 оноос хойш энэ одоо албандаа 26 дахь жилд ажиллаа явж байна. Нөгөө баярын дугаар болохоор сонирхолтой байх болов уу бид нар ингээд энд асуулт бэлдсэн. Та бас 2 асуулт сонгоод бид нар бас гоё хариулаад өгөөрэй. 2. Таныг өөрийнхөө намтрын тухай ном бич гэвэл номны гарчиг юу байх вэ? За намтар гэхээсээ илүү би ирэхэд юу гэж маш их бодлоо. Яг энэ нисхийн аюулгүй ажиллагааны хяналт зохицуулалтын алба гэдэг энэ албаны бас нэг тийм түүх гэх юм уу ерөнхийдөө явж ирсэн тухайн одоо ямар хүмүүс ажиллаж байсан ямар төвшөнд явж ирсэн тэр талаар одоо бас нэг
юм бичих юм уу тэр талыг л их боддог доо. Тийм тэгэхээр одоо ирэхэд одоо нисгийн аюул гарчлалын хяналтын одоо албаны түүх гэх юм уу ирж авч ирсэн юу ч он цагууд гэдэг юм уу тэр маягаар би бол бичих гэж маш их боддгийн. Яагаад тэгэхээр ирэхэд энэ албанд маш одоо ажиллаж ирсэн үе үеийн сайхан хүмүүсийн тухай ч юм уу дээр нь яг үнэхээр ямар төвшөнд яаж явж ирж ирсэн. Яг үүндээ тэрийг нөгөө яг энэ анх алба байгуулагдаж хахад одоо би өөрөө яг тухайд нөгөө бүртгэлийн мэрэгчлэн гэдэг ерөөсөө бүх нөгөө бичиг цаас бүртгэлийг анх хүлээж авчихсан. Тэгээд ирэхдээ одоо яг л нөгөө анх эхэлжсэн тэр бүх юмд нь бас гар бие оролцож явсан. Тэгээд ирэхдээ яг тасралтгүй яг 26 жил ажилласан учраас бас нэг энэ албаныхаа бас нэг юм яг ширхийдээ нэг бодол байдаг тэр л да. Та бас гоё энэ гоё хүслээ бас биелүүлээрээ. За гоё асуулт байна те. За дараагийнх нь. Яг нэг гошин хөвгөлтэй асуултууд оруулсан. Караоке дараа заавал дуулдаг дуугаа нэг бадаг дуулаач гинэ. За би ч одоо ерөнхийдөө бол дуулахдаа бол аяс муутай. Гэхдээ яг ингээд манайхаа албаа амталнараа ч юм уу найз нөхдөөрөө. Гэтэ би караоке барахдаа бол дуулахаас илүү дуу тавих ажлыг хийдэг. Тийм болохоор энийг авах хэрэгтэй. За баярлалаа. За дараагч маань бас салбартаа маш олон жил ажилласан тий. Энэ хугацаанд бас таны энэ ажлаараа бахархах мэдрэмж тий. Тэр талаараа бас бид нарт гоё дурсамж ч юм уу. За баярлалаа. За яг одоо шинэ энэ ерөнхийдөө яг иргэний нисхийн одоо иргэний нисхийн тухай хуулиараа яг энэ иргэний нисхийн үйл ажиллагаанд мэргэжлийн хяналт зохицуултыг тавьж байгаа. Энэ том албанд одоо ажиллаж байдгаар бол бахархдаг. За дээр нь одоо шинэ бид нэр Монгол улс маань 1989 онд за иргэний нисхийн тухай Чикаgoгийн конвенцэд нэгдэн орсноор одоо ИКАО гэж ярддаг те иргэний нисхийн олон улсын байгууллагын гишүүн орн. За энэ орны одоо гишүүн орны хувьд бид нэр тэр энэ Чикаgoгийн конвенцийн хасралтууд заасан аюулгүй ажиллагааны тэр минимум стандарт шаардлагуудыг за олон улсын байгууллагын өмнө болон гишүүн орнуудын өмнө одоо дагаж мөрдөж одоо хэрэгжүүлэх шаардлагатай. За энэ одоо иргэний нисхийн олон улсын байгууллагаас гишүүн орнуудаа за энэ аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцоогоо ямар түвшинд хэрхэн яаж хэрэгжүүлж байгааг нь үнэлгээ хийж шалгадаг. За Монгол улсад яг аюулгүй ажиллагааны чиглэлээр анх 1997 онд гээд нийт 5 удаагийн аудит шалгалт ирсэн байдаг. За яг энэ 5 аудит шалгалтанд одоо яг тавууланд нь одоо миний би оролцож бэлтцээ шалгуулцаж одоо бас л нэг гэрч үү те оролцож явж исэн бараг тий ганц юу ах шиг байна те ингэж явж илаа. За дээр нь хаас намхан далайн бүсийн орнуудын иргэний нисхийн газрын захирлуудын маш том хурал болдог те нийсийн салбарт энэ хоёр хурлыг хурлын хоёр хурлыг Монгол улс одоо зохион байгуулсан. За энэ хурлын бас одоо зохион байгуулах ажлын хэсэгт нь бас оролцож явж илаа. За дээр нь иргэний нисхийн тухай Монгол улсын хуулийн ажлын хэсэг дүрэн боловсруулах. За тэгээд энэ би түрүү ярьж ирсэн те яг энэ аль бодаанх байгуулагдаж байхад ерөөсөө юу хүлээж авч ирсэн бэ гэхлээр одоо яг Орос Монгол дээрх мэргэжлийн үнэмлэх, Монгол дээр үнэмлэх ингээл гар бүртгэлтэй л тийм хэдэн цаас хүлээж авч ирсэн. За тэрийг болохоор ерөөсөө энэ нөгөө иргэний нисхийн олон улсын хадar Чикаgoгийн конвенцийн хавсралтын дагуу заавал одоо англи монгол хэл дээр тэр стандарт шаардлагуудад нийцүүлж бүх үнэмлэх гэрчлэгийг одоо загварыг нь шинчилж одоо анх загварыг гаргаад за тэгэхээр тэрийг бүгднийг одоо хэвлүү шинжилэн олгох тэр бүх ажлыг одоо гардаж хийж илаа. За тэгээд одоо та бүхэн бас сонсон баг одоо юугаар явж байгаа те Америк нэгдсэн улс руу шууд нислэг хийх гэж бас яригдаж байгаа. За ерөнхийдөө угаасаа олон улсын иргэний нисхийн байгууллагаас тэр гишүүн орнуудаа энэ аюулгүй ажиллагааны стандарт шаардлагуудыг ямар түвшинд яаж мөрдөж байгааг бол угаасаа аудит шалгалтаараа шалгадаг. Америк нэгдсэн улс болохоор өөрсдөө жишээ нь одоо MIAT компани тийшээ нисгэж байгаа тохиолдолд тэр MIAT агаарын цэвэрлэгчийг гэрчлэгээжүүлж байгаа тэр MIAT компани аюулгүй ажиллагаанд нь хяналт тавьж байгаа тэр хяналтын тогтолцоо ямар чадамжтай юм бэ гэдэгт нь Америк нэгдсэн улсын холбооны нисхийн одоо FAA гэж ярьдаг тэндээс нь аюулгүй ажиллагааны аудит шалгалт өөрсдөө хийдэг. За энэ тохиолдолд одоо бид нар энэ FAA-гийн аяас аудит шалгалтанд хамрагдаж CAT-1 буюу бид нар одоо тэнцсэн гэсэн үнэлгээ авах шаардлагатай. За энэ аудит шалгалт маань юу шалгадаг гэхлээр ерөөсөө за аюулгүй ажиллагааны үндсэн нэг 8 чухал элемент буюу тухайн улс ерөөсөө энэ аюулгүй ажиллагааны ИКАО-гийнхаа энэ стандарт минимум шаардлагуудыг ямар түвшинд яаж хэрэгжүүлж байна, аюулгүй ажиллагааны хяналтын тогтолцоо нь ямар чадамжтай байна гэдэгт үнэлгээ өгч байгаа.
Тэгэхээр энэ хамгийн түрүүнд ерөөсөө тухайн одоо иргэний нисхийн энэ хяналтын байгууллагыг одоо зохицуулж байгаа эрх зүйн хууль дүрмэн ямар байна. За дээрэн дээр нөгөө дүрмүүд нэргийн нисхийн адэр Чикаго конвенцийн хосролтуудын өөрчлөлтийг цаг тухайд нь оруулж байна уу тийм ээ. Хамгийн чухал нь ерөөсөө энэ хяналтын тогтолцоо маань өөрөө санхүүгийн болон хүний нөөцийн чадамжтай байна уу. За тэгээд өмнө бас чи асууж ирсэн те энэ албанд ямар хүмүүс ажилладаг юм те. Ерөөсөө энэ албанд ажиллаж байгаа хүмүүс маань одоо яг тухайн чиглэл болгоныхаа одоо хамгийн одоо мундаг хүмүүс л ажилладаг гэж тий одоо шил агаар үйлгийн бүхэгийн байцаагч чигчнийх нь одоо 10 жил бүхэгийн хамгийн багтаа 10 жил бүхэгийн ажилтнаар ажилласан те зандлага туршлагатай. Яагаад тэгэхээр бид нөгөө шалгаж байгаа хүмүүсээсээ одоо олон улсын шаардлагаараа ижил буюу түүнээс дээш түвшний ур чадвар чадамж мэрэгшсэн байх шаардлага тавигддаг. Тийм болохоор энэ албан дандаа л одоо чадварлаг одоо чиглэл бүрийнхаа хамгийн шилдэг хүмүүс нь ажиллагаа л гэж ойлгох тийм. За тэгээд энэ угаас FAU шалгалт одоо тэр аудит шалгалт маань ерөөсөө энэ мэрэгжлийн байцаагч нар нь хангалттай тооны байж чадж гэнэ үү? Тэр байцаагч нараа бүрэн сургаж чадж гэнэ үү? За тэр гэрчлэгээл үзлэх шалгалтаа байнгын хяналтаа яаж тавьж гин албадлагын арга хэмжээ угаасаа за бид нэр гэрчлэгээжүүлэн хяналт шалгалтаа байнгын тий хадгалж чадж гин үү гэдэг үзлэх шалгалтаа хийгээд за энэ үзлэх шалгалтаа нь одоо шинэ илэрсэн зөрчил юугаар албадлагын арга хэмжээ тий зөрчлийн дагуу арга хэмжээ авах тэр бүх ажлуудыг тий ямар төвшөнд яаж хийгдэж гин гэсэн одоо юугаар хийгдэг аа. За баярлалаа. Одоо олон улсын эмэгтэйчүүд ирэх өдрөөс бас өнөөдөр болж байна. Тэгээ танд болон танаа хамт олон бүх сайхан одоо манлайлал асан эмэгтэйчүүдтэй бүгдэнд нь баярын мэндийг хүргэе. Ажилд нь амжилт хүсье. За маш баярлалаа. Чамд ч гэсэн баярын мэнд баярлалаа. За одоо бид нар нисхийн мэдээллийн үйлчилгээний албатай орж уулзах гэж байна. Нүүдэл суудлгээд бас нэлээд завгүй байгаа юм байна. Бүгдээрээ Цэмэрхийн яваад арчсан. Нүүч. За сайн байцгаана уу. Нүүдэл суудлгээд завгүй ах шиг байна. За нүүдэл суудлыг жоохон завгүй сууж та. За бүгдээрээ одоо манай энэ тусгай дугаар эмэгтэйчүүдийн баяр зориулсан тусгай дугаараа эмэгтэйчүүдэд зориулаад мэдлэгээ төгшүүлье. Нисхийн салбарт ажиллаж байгаа бүсгүйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг нисхийн мэдээллийн үйлчилгээний албанаас хүргэж байна. Одоо бид нар нисхийн эрүүл мэндийн сэргээн салбан дээр ирсэн байна. За. Сайн байна уу? Сайн байна уу? Танд өнөөдрийн мэндийг хүргье. Та нарт ч гэсэн өнөөдрийн мэнд хүргэе. За манай гасан уу? За хамарсан. Манай энэхүү влог маань эмэгтэйчүүдэд зориулсан дугаар байгаа. Энэхүү дугаарыг маань Unitel Group ивент гэж байгаа. Танд гарын бэлэг басан. Баярлалаа. За өөрийгөө бид нарт танилцуулаач. За намайг Хулан гэдэг иргэний засгийн салбарт одоо 17 дахь жилдээ ажиллаж байна. Хамгийн анх агаар үйлгийн үйлчлэгчээр энэ салбарт анх ажилласан түүхтэй. Одоогоор бол нисхийн эрүүл мэнд сэргээн засах албаны дараагаар одоо 7 дахь цартаа ажиллаж байгаа. юм байна. Нисгэд орж ирээд яг хамгийн одоо дурсамжтай байсан хүчүүдээс бас хуваалцаач. Ямар албан дээр хамгийн одоо их хүч сорьсон ажлыг бас хийж одоогийн ажил бас ямар байна? За би бол өөрийнхөө түүхийг ярих юм бол Aero Mongolia авиа компаниас миний ажлын гараа бол эхэлсэн. Aero Mongolia авиа компанид 10 жил ажиллахдаа маш их юм сурсан. Миний амьдралын хамгийн алтан мөчүүд тэнд байсан. Мөн зам тээврийн хөгжлийн яамд 5 жил ажилласан. За эндээс бол маш их зүйлийг сурсан. Удирдах ёс болон бүхий л одоо миний өнөөдрийн дарга хийж байгаа үндэс зүрийг бол зам тээврийн хөгжлийн яамнаас бол сурсан гэж боддог. Тэгээд ерөнхийдөө бол мөн нисхийн аюулгүй ажиллагаа хяналт зохицуулалтын албанд бол бас 5 жил ажилласан. Энэ туршлагуудаас үндэслээд өнөөдөр дарга хийж байгаа болов уу гэж бодож байгаа. Сая бидэд Unitel Group-ийн ивент гिचийн гарын бэлгийг хадгалсан бол одоо бид нарт дахиад нэг бас бэлэг байна. Та бэлэг авах бэлнэ үү? Одоо юу байгаа л да. Асуулт асуунаа. За асуултаа суглая. Доороос нь авна. Асуулт уншия. Таны амьдралаас суралцсан хамгийн том сургамж юу байсан бэ? Сургамжлал юу яаж болох юм бол да одоо юу гэж хэлэхээ яг мэдэхгүй байна. Сургамж гэдэг бол бас их өөрөө ухагдах нь айгүй
том юутай яг энэ ажил дээр бол яг энэ албан тушаалтайгаа ярих юм бол маш том сургамж бол надад маш их байгаа. Ягаад гэвэл цоо шин алба бий болж байгаа. Бүх ажилчдынхаа нийгмийн хангамжийг бий болгохын тулд бид нар маш их юм дээр суралцж байгаа. Өдөр болгон суралцж байна. Тэгэхээр магадгүй энэ албаны ажилчид болон бүх үйлчлэл сэтгэл ханамжинд яаж сайн байх вэ гэдгээрээ өдөр болгон л надад их сургамж болж байна гэж хэлээд байгаа даа тийм. Удирдлагаас гадна ажилтнуудаас ажилтаа сэтгэл хангамжтай байх хэрэгтэй. Манайхаар үйлчлүүлж байгаа ажилчид маань бас үйлчлүүлж байгаа хүмүүс бас happy байх хэрэгтэй тийм. Окей. Онцлог маш их баярлалаа. Нэмэгдэж байгаа баярын мэндийг хүргэе. За баярлалаа. За. За бидний урилгыг хүлээн авч зөвшөөрсөн танд маш их баярлалаа. Манай ивент төгч байгууллага Unitel компани гарын бэлгийг танд танилцуулж байна. Ямар гоё юм бэ тийм баярлалаа. Баярлалаа. За та өөрийгөө танилцуулахгүй юу бидэнд? За миний нэр Цэрэн Содмын Согдсолмаа. За би Мят хувьцаат компанид 1997 оноос хойш ингээд яг одоо өнөөдрийн байдлаар 25 дахь жилдээ ороод ингээд тасралтгүй 25 жил ажиллаад явж байгаа юм эмэгтэй байна. Одоогоор би агаар ивлэгийн ахлах үйлчилж хийдэг. Хажуугаар нь хавсраад бид нар бас агаар ивлэгийн багш үйлчилжгээд хойч үе бэлдэх юм сургалт семинарыг бас тавтан хамт хийе явдаг. Хавсраад гэхүү дээ тийм ээ. Манай блог маань 2 дугаар дугаар бид нар бүхгийн ажилтан гэж хэмбэ, нисгэгч хэмбэ тий ямар үүрэг өрөөлтэй байдгийн талаар бас блог хийсэн байгаа. За өнөөдрийн блог маань яг бид нар эмэгтэйчүүд олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулаад нисгийн салбарын эмэгтэйчүүдтэй бас танилцуулъя. Ажил төрөл бүх юм дээр карьер бүх зүйл дээр нь амжилттай явах хүмүүсээ бас танилцуулах гад ирсэн байгаа. За бас бид нар тантай дэлгэрэнгүй танилцсан юу бэлдсэн байгаа, асуултууд бэлдсэн байгаа хөгжилтэй ч юм уу. Эндээс та бас 2 асуулт сонгоод бидэнд хариулах. Аа за 1 2 за одоо нэг үү? Та уншиж өгөөд хариулаарай. Таны хамгийн анх очиж байсан хамтлагийн тоглолт юу байсан бэ гинэ? Хамгийн анх очиж байсан хамтлагийн тоглолт гэж одоо юу юм бол доо? Улаанбаатар Монголын хлагалтай бодвол тийм ээ. Хамтлагийн тоглолт гэж юм. Та өөрөө урлагийн хүн бас маш их дуугуур сонирхдаг. Ер нь бол таны дуртай хамтлаг эсвэл тийм ээ тухайн үед би одоо ч гэсэн адилхан л да ер нь бол би Монгол улсын одоо 100-ны малаа дуучин Саранчээ бол өмнөд улаан фэн гэж хэлж болно. Бас түүний дуунуудаас ч дуулах өөрөө дуртай. Тэгээд 98 он билсэн болоо хэдэн он болоо 95 6 он болоо нөгөө 10 амраг гэх тоглолтыг би яг соёлын төвөнд үзчихсэн. Тэр тоглолт үнэхээр гайхамшигтай тоглолт, гоё тоглолт болж ирсэн. Тэрийг бол үнэхээр мартдаггүй одоо ч гэсэн. Тийм тоглолт баярлалаа. За таныг өөрийнхөө номтрын тухай ном бич гэвэл номны гарчиг юу байх вэ гинэ? Номтрын тухай номны гарчиг юу байх вэ гэж байна. Та одоо юу гэдэг агаараар одоо аялсан миний 25 жилиг ч юм уу ямар нэгэн гоё ном намтар зохиол энийхээ гарчиг маш өрөвцтэй юм онцлог номны тухай би бас их сонин ер нь бодоагүй ш бодож байсан. Ягаад гэхээр ингээл аюулгүй олон жил ажиллажсэн хажуугаар нь бас дуулдаг ч юм уу сургууль сая сурах гэл ер нь завгүй он жилүүд байлаа л да тийм ээ бас ээж байхын зэрэгцээ ихнэр байна гэдэг шиг тийм ээ манай Монгол эмэгтэйчүүд ер нь их ундаг юм байна гэж би боддог шүү дээ ерөнхийдөө бол тийм ээ. Тэгэхээр яг зөв номны тухай ер нь бодоагүй ш бодож байсан. Тэгэхээр нэг тийм өрөвцнэр л бодоод байдیں۔ Яавал одоо хүмүүс сонирхолтой байна гэдэг. Би тэрэнд зүгээр нэр өгье гэж бодож байгаагүй. Тэгэхээр зүгээр л дотроо нэг тийм төсөөл ургуулчаал явж байсан л да. Зүгээр нэр нь юу гэдэг чинь одоо нэг тийм сүүлийн үеийн янз бүрийн кино ч юм уу тийм уран бүтээлийн ном гарчиг нэр нэг тийм өрмөц гэдэг шиг тийм ээ. Тэгэхээр завгүй он жилүүд гэдэг ч юм уу эсвэл нэг тиймэрхүү маягаар л өгөөсөн болов хэрвээ ном бичвэл тий завгүй он жилүүд. Тийм та одоо бас энэ ажлынхаа хажуугаар ээж хүн гэж энэ тий гэр бүлээ бас хэрхэн зохицуулж энэ хэдэн хүүхэдтэй. За миний би энэ 3 хүүхэдтэй би нөхөр 3 хүүхдийн хамт ингээд амбал тавуулаа амьдардаг тийм ээ. За миний хань бол миний ар гэрийг одоо ар гэр амьдралыг маш сайн даадаг ийм сайхан ханьтай хүн би өөрийгөө бас азтай гэж боддог хувийн бизнес эрхэлдэг юм хүн байгаа. За 3 хүүхэд маань гуруулаа одоо ингээд дунд сургууль сурдаг 10 жилийн тийм ээ. Тэгэл өглөө гараал өөр шөнө гараал ингээд яваад орж ирэхэд маань
нөхөр маань л энэ бүхний ард ингээд байждаг тийм ээ. Бид нар яг нөгөө нислэгийн маань одоо хуваар гэхүүд нислэгийн маань хуваар ингээд төлөвлөгдчихсэн байдаг. Тэгэхээр би яг цар тахлын үед энэ жоо алдагдж байгаа болохоос ерөөхдөө сар сараа төлөвлөгдөө. За би 3 сарын 8-нд нислэгтэй эсвэл 10-нд нислэгтэй ингээ явж болохоор нөхөр маань өөрийнхөө ажил одоо надад тааруулж бараг амьдрдаг гэж хэлэхэд л одоо болно доо. Тиймэрхүү байдлаар зохицуулдаг. Мандаг манлайлагч эмэгтэйчүүдээр бас сайхан ханиуд өгдөг шүү тий. За тэгээд энэ дугаар маань бас олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын дугаар учраас бас онцлог байна. Та авьяастай бас маш мундаг гэж сонссон. Тэгвэл яг хөө тийм баярлалаа. Маш сайхан санагдаж байна надад ч гэсэн тийм ээ. Миний одоо бичгийн одоо миний цээжинд маань нуугдаж явдаг гэхүүдээ би бас тухайн нэвтрүүлэг дээр бол энийг бас зүгээр ярьж л байсан л та тийм ээ. Тэрийг бас ингэж үзүүлж байгаад би бас өөрөөсөө туйлын их баяртай байна. Та бүхэндээ бас маш их баярлалаа. За маш их баярлалаа танд. Ажилд нь амьдралд нь бүгдэнд нь маш сайн сайхан бүхний өсөөрөөё. Баярлалаа. Та нарт ч гэсэн амжилт хүсье. Олон сайхан влог хийж байгаад би маш их баяртай байна. За баярлалаа. Би бас их азтай юм байна л да гэж өөрийгөө сая бодлоо. Яг тэгэхээр бас олон улсын эрхийг хамгаалах юм эмэгтэйчүүдийн баярын өдрийн нөхөө влогод оролцож байгаа да тийм ээ. Туйл их баяртай байна. Ингээд энэ завшааныг ашиглаад гэхүүдээ Монголынхоо нийт эмэгтэйчүүд болон агаарын тээврийн салбарт нийгмийн адил хүчин зүтгэж байгаа олон манлайлал болон олон эмэгтэйчүүдэд олон улсын эрхийг хамгаалах эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэж та бүхэн маань сайхан баярлаад эрхээ эдэлж амраарай гэж хэлье. Баярлалаа. Иргэний засгийн салбарыг олон нийтэд танилцуулах, сурталчлах зорилгоор иргэний засгийн үндэсний төвөөс Flying Nomads влогийг бид нар бэлтгэн гаргаж байгаа лээ. За бас манай энэ хүү влогийг ивент хийж байгаа ерөнхий спонсор Unitel Group-тэй маш их баярлалаа гэж хэлмээр байна. Нийт 10 дугаарыг та бүхэнд хүргэхээр бэлтгэж байгаа Flying Nomads влог маань Innovation-ийн видео санд байршиж байгаа. Та бүхэн бүх дугаарыг өнгөө үзэх бүрэн боломжтой шүү. За өнөөдрийн дугаараар бид нар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан тусгай дугаарыг бэлтгэн гаргаж байгаа тийм. Тэгэхээр манай дугаарт оролцсон бүсгүйчүүдэд хандаж хэлэхэд маш их баярлалаа. Сонирхолтой асуултуудад хөвгөлтэй хариулж өгсөн та бүгдэд бас талархаж байна. За тэг иргэний засгийн салбарын эмэгтэйчүүд болон бүх энэ манай влогийг үзэж байгаа эмэгтэйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргье. Сайн байцгаана уу? Би мэдээллийн технологи хөгжлийн албаны Мөнгөн Баяр байна. За, иргэний засгийн үндэсний төвийн олон нийтэд харилцах схемийн мэргэжилтэн бүрөөсөр байна. За, намайг Монгол Эрдэнэ гэдэг хууль эрх зүйн амьтан ажиллагааны газрын хуулийн хэлцээ мэргэжилтэн. За, би 7 сантын агаар живтай албаны тэдийн техник самбо байна. За, сайн байцгаана уу? Намайг Баттил гэдэг ерхий зорилтын засгийн албанд ажилладаг. За, иргэний засгийн үндэсний төвийн дотоод хэлтийн албаны мэргэжилтэн Гампор байна. Мэдээллийн технологийн албаны техник байсах байна. Намайг би энэ Томдомс боён тохиог менежер Тэлмэн гэдэг хүн баамаа. За ингээд нисгэн салбарын бүх эмэгтэйчүүдтэй эрдэнэ спортын зөвлөлийн залуучдын зүгээс олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргье. Баярын мэндийг. За салбарын нийт эмэгтэйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргье. За нисгэн салбарт ажиллаж амьдарч байгаа бүх бүсгүйчүүдтэй Мартин амны олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг төвшүүлье. Сайхан баярлаарай. Иргэний засгийн салбарын нийт эмэгтэйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрийн мэндийг хүргье. Ирж буй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан иргэний засгийн үндэсний төвийнхөө нийт эмэгтэйчүүд бүсгүйчүүдтэй дотоод хяналтын алба болон өөрийнхөө зүгээс халуун баярыг төвшүүлж байна. Та бүхэн сайхан баярлаарай. Иргэний засгийн салбарын нийт эмэгтэйчүүдтэй албаныгаа болон өөрийнхөө зүгээс олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргье. Иргэний засгийн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна. Иргэний засгийн салбарын нийт эмэгтэйчүүд, дайчин цоглог бүсгүйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргье. Сайхан баярлцгаагаарай. Манайх боён тухайд байрладаг хуучин нисэх хүмүүсийн мэдж байгаагаар ер нь бол одоо хүртэл байгаа. Тэгээ маань нисэх ер нь бол бүх ажиллаж байгаа баристаа болон эмэгтэйчүүдтэй баярын мэнд хүргье. Марти
Ингээд иргэний засгийн үндэсний төвийн нийт эмэгтэйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрийн мэндийг хүргэж цаашдын ажил хөдөлмөрт өдрөөс өдөрч амжилт хүсье. Бид гурийн зүгээс нисгийн салбарын бүх эмэгтэйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэж байна. Та бүхэн сайхан баярлалаа. За энэ иргэний нисэх болон нисгийн салбарт ажилладаг бүх эмэгтэй ээж, эгч, айлын эгч, ээж бүх эмэгтэйчүүдтэй эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргье.